Хуульч шуухай нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлахын тайлангийн статистик дүн шинжилгээ бүлгийг танилцуулж байна. Энэхүү танилцуулгад судалгааны үр дүнгээс үндсэн 5 баримтыг онцлов. Хуульч шуухай блогоос дадлахын тайланг бүрэн ихээр нь уншаарай. Судалгааны зорилго нь шүүхийн ирээдүйн хэрэгцээг тооцоолох, нөөцийн оновчтой хуваарлалтад тулгуурласан бодлого боловсруулах, хүний нөөц, шүүхийн бүтцэд датад суурилсан шинжилэл хийхэд ашиглагдах мэдээллийг бүрдүүлэх явдал юм. Энэ хүрээнд шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл шийдвэрлэсэн хэрэг, шүүхийн хүртээмж, шүүгчийн ачаалал, үлдэгдэл хэрэг, маргааны төрөл, ирээдүйн хандлага, шийдвэр гарах магадлалыг судалсан. Статистик дүн шинжилгээ хийснээр шүүхийн ирээдүйн ачаалал сорилтыг урьдчилан таамаглаж, тогтолцоог зохих ёсоор бэлтгэх боломж бүртгэхээс гадна, харьцуулалт нь шүүхэд чиглэсэн шинжилэл хийх, шүүгчийн тоог нэмэх, шүүхэд нэмэлт санхүүжилт олгох, хөрөнгө хуваарлах үндэслэл бүхий хүндлэнгийн судалгаа болно. Судалгаанаас гарсан дүгнэлтэнд судлаачийн дүн шинжилгээ ажиглалтад үндэслэсэн. Шүүхийн албан ёсны байр суурийг илэрхийлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Дүн шинжилгээг хийхэд статистикийн мэдээллийн нэгдсэн сан. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажлын тайлан. Шүүхийн үйлчилгээний хэлтэс тамгын газрын үйл ажиллагааны тайлан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр нэгтгэн гаргадаг Монгол улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ. Legal data цахим хуудас зэрэгээс тоо мэдээг авч ашиглав. Ашигласан их сурвалжуудад тухайн тайланд хугацааны үр дүнг харуулсан тоо мэдээ агуулгадах боловч хугацааны цуваа байдлаар бусад шүүхтэй харьцуулсан байдлаар тоо мэдээ дээр анализ хийж ирээдүйн чих хандлагыг тодорхойлоогүй байв. Эдгээр цоорхойг нөхөж нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг захиргааны хэргийн анхан шатны бусад шүүхтэй харьцуулж дүн шинжилгээ хийсэн. Тайлангийн эхний хэсэгт захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг гаргасан бол хоёр дахь хэсэгт прогноз тооцоог оруулсан болно. Судалгааны үр дүн. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг гаргасан. Шүүхийн өсөлтийн урт хугацааны чиг хандлагыг тодорхойлсон. Хэрэг шийдвэрлэх магадлал, үр ашигт байдлын үзүүлэлтийн тооцоог хийсэн. Мөн шүүгчийн орон тоо, шүүхийн нөөцийн хэрэгцээ, хүртээмжийн зөрүүг тооцоолсон. Хийсэн судалгаа нь өвөгдлийн шинжилгээний тогтсон онолыг баттгах, шүүхийн статистик судалгааг боловсронгуй болгох зорилготой дедуктив логик шинж чанартайч дүн шинжилгээ хийснээр ирээдүйн судалгааны үндэс болох ойлголт санааг олж авсан индуктив шинжийг зарим талаар агуулсан болно. Захиргааны хэргийн шүүхэн төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанд хүндлэнгийн хяналт тавих, хүний зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Тодруулж хэлбэл захиргааны хэргийн шүүхэн төрийн байгууллага, түүний албан тушаалтнуудын шийдвэрт өдөр тутам хяналт тавихгүй. Иргэн хуулийн этгээд шүүхэд хандсанаар, шүүх захиргааны буюу хэлж занснаар төрийн байгууллагад хүндлэнгийн хяналт тавьдаг гэсэн үг. Мөн шүүхээр зөвхөн зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаас гадна зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ханддаг байна. Судалгааны үр дүнгээс үндсэн 5 баримтыг онцолж танилцуулъя. Нэгдүгээрт тулгамдсан асуудлын нэг болоод байгаа шүүхийн хүртээмж ачааллын талаар ярих нь зүйтэй. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь улсын хэмжээнд хамгийн ачааллтай шүүх юм. Манай улс 2023 оны байдлаар 3,396,788 хүнтэй байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх 9.4 шүүгчтэй ажиллажээ. Энэ нь 37,575 хүн тутамд нэг шүүгч ногдож байна гэсэн үг. Мөн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам 1,640,781 байсан ба нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 22.8 шүүгч ажилласан нь 71,964 хүн тутамд нэг шүүгч ногдож байна. Тоо мэдээнээс харахад Улаанбаатар хотод хүн амын нэвтрэл өндөр буюу хүн амын 48% оршин суудаг байтал нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тоо 4 дахин бага, нэг шүүгчид ногдох хүний тоо 2 дахин их байна. Тодруулж хэлбэл улсын хэмжээнд нэг шүүгчид 23 хэрэг ногдож байхад нийслэлд нэг шүүгчид 52 хэрэг ногдож байна. Үүнээс улбаасан шүүхийн ачаалал яригдана. 2004-өөс 2023 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүлээн авсан нэхэмжлэлд нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эзлэх хувь нийт дүнгийн дунджаар 65/22% байна. Харин улсын хэмжээнд шийдвэрлэсэн нийт захиргааны хэрэгт нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эзлэх хувь нийт дүнгээс дунджаар 55/11% байна.
Товчхондоо нийслэлийн шүүх нийт шийдвэрлэсэн хэргийн талаас их хувийг шүүн тасалдаг байна. Манай улс өргөн муудам газар нутагтай, зарим асуудалд мажоритар буюу газар зүйн төлөөлөл зохицох нь бий. Харин шүүх тогтолцооны хувьд шүүхийн үйлчилгээний хүртээмж хүн амтай пропорционал буюу хүн амын тоонд үндэслэх нь зүйтэй. Дараагийн сонирхол татах факт бол шүүх хэргийг шийдвэрлэдэг аргатай холбоотой. Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ердийн хэлбэршүүлсэн болон хэргийг хэрэгсэхгүй болгох гэх үндсэн 3 журам баримталдаг. Нийслэлд хэргийн дийлэнхийг ердийн журмаар шийдвэрлэдэг бол захиргааны хэргийн анхан шатны бусад шүүх хэргийн дийлэнхийг хэлбэршүүлсэн журмаар шийддэг байна. Хэлбэршүүлсэн гэдэг нь нэхэмжлэгч нэхэмжлийн шаардлагаасаа татгалзах, эсвэл хариуцагч шаардлагыг хүлээн зөвшөөрөх, түүнчлэн талууд эвлэрхийг хэлнэ. Хэрэг хянан шийдвэрлэхэд баримтсан журмын харьцуулалтаас гарч буй гол дүгнэлт бол нийслэлээс бусад газар хариуцагч нэхэмжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хандлага байв. Захиргааны хэргийн анхан шатны нийслэлээс бусад шүүх хянан шийдвэрлэсэн нийт хэргийн зөвхөн 3% л хэрэгсэхгүй болгожээ. Товчхондоо нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээнээс шалтгаалж захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээ нэмэгджээ. Гурав дахь онцлог зүйл бол хэн бүхний анхаарлын төвд байдаг шүүхийн үлдэгдэл хэрэгтэй холбоотой асуудал юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэгдээгүй хэргийн нийт үлдэгдэлд дунджаар 70 гаруй хувийг нийслэлийн үлдэгдэл хэрэг эзэлдэг байна. Тайлант хугацаанд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үлдэгдэл хэргийн тоо өндөр байдаг нь нийслэл хотод захиргааны байгууллагууд төвлөрсөн тэр хэмжээгээр хүлээн авч буй нэхэмжлэл шийдвэрлэж буй хэргийн тоо их, хянан хэлэлцэж буй хэрэг нь эдрээ төвөгтэй шийдвэрлэхэд хугацаа харьцангуй их шаарддаг, ачаалал өндөртэй холбоотой гэж харлаа. Түүнчлэн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэгдээгүй хэргийн үлдэгдлийг шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулахад талаас дээш хувийг тогтмол эзэлж иржээ. Ийхүү шийдвэрлээгүй хэргийн үлдэгдэл өндөр байдаг нь шүүхийн зардал нэмэгдэх, эрх зүйн тодорхойгүй байдал бий болох, шүүхийн тогтолцоонд олон нийтийн итгэх байдалд сүргээр нөлөөлж буй. Тиймээс шийдвэрлэгдээгүй хэргийн үлдэгдлийг багасгах, үндсэн шалтгааныг тодруулах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх, онцлог хэрэгцээнд тохирсон тодорхой шийдлийг эрэлхийлэхэд чиглэсэн шуурхай арга хэмжээ авах стратеги боловсруулах хэрэгтэй. Хуульд зааснаар шүүх хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх ба шаардлагатай тохиолдолд эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаага 15 хүртэл хоногоор сунгах ба хэрэг хянан шийдвэрлэх нийт хугацаа 105 хоног байна. Гэтэл нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018-аас 2023 оны үлдэгдэл хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай хугацааны тооцоог хийж үзэхэд дунджаар 217 хоног буюу хуульд заасан хугацаанаас 2 дахин урт байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсэж болзошгүй хүндрэл, эсвэл хүлээн авч буй нэхэмжлийн хэмжээ ба шүүхийн хэрэг шийдвэрлэх чадварыг харилцан тэнцвэргүй. Шүүхээс хэргийг хуульд заасан хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхийн тулд шүүгч, шүүхийн албан хаагч технологийн сайжруулалт зэрэг нэмэлт нөөц шаардлагатай. Үлдэгдэл хэргийг шийдвэрлэх хугацаанд нийт хэргийн урсгалд нөлөөлж, хэргийн оролцогчийн хүлээх хугацааг уртасгахад хүргэж, шүүхийн үйл ажиллагааны үр ашиг шударга байдалд нөлөөлж болзошгүй. Хуульд заасан хугацаатай уялдуулахын тулд шүүх сар бүр шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх, захиргааны процессыг оновчтой болгох, эсвэл илүү үр дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арга барилыг хэрэгжүүлэх зэрэг стратегийг бодолцох хэрэгтэй байна. Эдгээр арга хэмжээг аваад үр нөлөө үзүүлээгүй аваас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг илтгэнэ. Чухам хуульд хугацааг тогтоохдоо анхлан ямар тооцоо дээр үндэслсэн, олон улсын жишг ямар байдаг хэргийг хянан шийдвэрлэх цаандах бодит хугацаа ба хуульд заасан хугацаа хооронд 2 дахин зөрүү гарч буйг тодруулбал зохилтой. Захиргааны хэргийн шүүхэд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтан болон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Онцлог зүйл нь улсын хэмжээнд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн нэхэмжлэл дөнгөж 2% байв. Нийслэлч мөн адил бага буюу 3.6% байв. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтийн эрүүл мэндтэй холбоотой маргаан 2, нийгмийн өмчийг хамгаалахтай холбоотой маргаан 1, хүүхдийн эрхтэй холбоотой маргаан 1 гарсан байна. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий 100 тонны этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэнд, нийгмийн өмч, хүүхдийн эрхийн асуудлаар маргаан төдийлөн үүсгдэггүйг илтгэнэ. Учир шалтгаан нь дурын төрийн бус байгууллага нь дуртай асуудлаараа нэхэмжлэл гаргах боломжгүй, гагцхүү хуульд заасан шаардлагыг хангасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх этгээд л нэхэмжлэл гаргаж болдог. Гаргах нэхэмжлэлийн төрөл хязгаартай байгаатай холбоотой байж болох талтай. Тодруулбал хуульд нэхэмжлэл гаргах субъектийн болон маргааны агуулгын аль алинд хязгаарлалт тавьжээ.
Хуулийн зохицуулалтыг шинжлэхгүй эсвэл ийм төрлийн нэхэмжлэл гаргах этгээдэд тавих шаардлага босхийг бууруулахгүй тохиолдолд агаарын бохирдол, зам гүүр, далан, эмнэлэг зэрэгтэй холбоотой нийтийн эрх ашгийг шүүхээр хамгаалуулж чадахгүй байдал үргэлжилсээр байх болно. Энэ нь ч статистик дүн шинжилгээгээр давхар нотлогдож байна. Сүүлийн онцлог факт бол шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлал юм. Сүүлийн 3 жилийн дунджаар захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 6844% хэрэг үүсгэсэн байна. Харин шийдвэрлсэн хэргийн 5684%-ийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлс зааснаар ердийн журмаар 3543%-ийг хэлбэршүүлсэн журмаар 773%-ийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлсэн шүүхийн шийдвэр болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдлыг амжилт гэж үзэн тооцоо хийж үзэхэд магадлал 1447, 1484% тус байна. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах магадлал 2931% буюу ойролцоогоор 3 хэрэг тутмын 1 байна. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тохиолдлыг харуулсан авч үзэн амжилтын магадлалыг тооцвол 1716% гарав. Магадлал буурч байгаа нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлсэн хэргийн давж заалдсан хувь хэмжээ харьцангуй өндөр буюу 80-45%. Үүнээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал 48-46% буюу ойролцоогоор тал хувь байдагтай холбоотой. Цааш үргэлжлүүлэн хариуцагч талаас дээд шүүхэд гомдол гаргасан тохиолдлыг харуулсан авч үзэн магадлалыг тооцвол 1425% байна. Өмнөх шатны шүүхээс харьцангуй бага хувиар буурч байгаа ч амжилтын магадлал буурсан хэвээр байна. Энэ нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлсэн хэрэгээс улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаар хянан шийдвэрлсэн хувь харьцангуй бага буюу 30-37%. Үүнээс шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон тогтоол 44-17% байгаатай холбоотой. Товчхондоо бүх шатны шүүхээр яваад шүүхийн эцсийн шийдвэр нэхэмжлэгч талд гарах магадлал 14% байв. Энэ бол судалгааны үр дүн дотроос хамгийн чамлалттай үзүүлэлт байлаа. Хүн амын зөвхөн 1.1 хүрэхгүй хувьд шүүхэд нэхэмжлэл гаргадаг байтал иргэн хүн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахад 10 хэрэг нэхэмжлэл тутмын нэг нь л нэхэмжлэгчид нааштай шийдвэрлэгддэг байна. Энэхүү үзүүлэлтийг сайжруулахын тулд нэхэмжлэгч мэргэжлийн хууль зүйн тусалцаа авч хууль ёсны хүчтэй аргумент тайлбар гаргах хэрэгтэй бол шүүхийн зүгээс нотлох баримтыг олж авах процесс тэдгээрийг бүрэн гүйцэд үнэлэхэд анхаарах. Нийтийн хууль зүйн мэдлэг боловсролыг ахиулах тал дээр системтэй тасралтгүй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Арга хэмжээ аваад ч үр дүнд хүрэхгүй байна уу? Эсвэл угаас хэд бюрократ тогтолцоо байна уу гэдгийг тодруулж хуулийн зохицуулалтыг эргэн харах шаардлагатай. Иргэний шүүхэд хандах эрхийг өргөтгөж, маргааныг шүүхээр шуурхай шийдвэрлүүлэх нөхцөл бүрдүүлсэн, шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлсэн ч эцсийн дүндээ хэрэг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх үзүүлэлт өсөхгүй бол шүүх эрх мэдхийн байгууллага, захиргааны үйл ажиллагаа хууль ёсны эсгэд жинхэнэ хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж, хүний эрх хэрэгжүүлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйд төр хийгээд ардчлалыг баталгаажуулж чадахгүй. Гол нь иргэдийн шүүхэд итгэл алдрах байдалд хүрнэ. Эцэст нь дүгнэн хэлэхэд шүүхийн бодлого, төлөвлөлт, хүний нөөц, дэд бүтцийн шийдвэрүүдийг гаргахдаа судалгаа шинжилгээнээс гарсан үр дүн дээр үндэслэн гол нь датад суурилж гаргах нь нэм чухал болоод байна. Судалгааны үр дүн практикт бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Хуульч шуухан нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн эмпирик судалгааны дүн шинжилгээнээс гарсан үр дүнгийн үндсэн 5 баримтыг онцлон танилцууллаа. Хуульч шуухатай хамт захиргааны эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.